Энэ удаагийн бичлэгээр Японы Зоука Саншин буюу бүтээгч 3 бурхны талаар товч хүргье. За энэ 3 бурхан нь болохоор Японы түүхтэй ер нь салшгүй холбоотой юм байлээ. Гэвч одоо Японд өнөө үеийн японочууд энэ 3 бурхныхаа талаар барагтай бол мэддэггүй юм байлээ. Яг ямар хүмүүс нь мэдээд байгаа юм гэхлээр тэр Японы түүх судлаачид болон тэр эртний бичиг судлалын хүрээлэнгийн тэр эрдэмтэн судлаачид бол аюусаа мэддэм байлээ. Тэгээд тэдний яриаг бас хайж явж байхдаа хайлт сонссон. Ер нь бол нэг цагийн лекц тавиад бол хөргөж барахгүй. Нэг цагийн лекц 15 удаа орж иж энэ 3 бурхны талаар бүх зүйлийг нь мэдж болно гэсэн юм ярьж илээ. Гэхдээ тэр болгоныг нь бүгднийг сонсоогүй. Ерөнхийдөө сонсоод гол хэрэгтэй гэсэн тэр түүхэнд уулан мөрөө үлдээсэн зүйлсийг нь товчлон хүргье. За хамгийн эхлээд Амено Минакануши гэдэг бурхан байгаа. Энэ бурхан бас манай өмнөх бичлэгэн дээр Мерсээр нэр нь гарсан. За энэ бурхан нь болохоор Тенжи Гайбяку гэдэг судрын хамгийн ихэнд Такамагахара гэд бурхтын оронд хамгийн түрүүнд гарч ирж байгаагаар гараад тэрнээс хойш ерөөсөө огт гарч ирдэггүй. Тэгээ алга болчдөг. За энэ бурхан яад юм гэхлээр энэ бурхан сансраас ирсэн гэдэм байлээ. Тэгэхээр миний бодсон юм болохоор хайр гэргийн хүн юм биш үз гэж бодсон. Тэгээ энэ бурхан нь болохоор сансар огторгүй тэр чигтээ бол энэ бурхан юм аа. Амьтаа амьгүй энэ ертөнцийн дээр байгаа бүхий л биетүүд тодорхой энергийн төвшөнд энэ бурхантай холбоотой байдаг гэж үздэг юм байлээ. Тэгэнгүүт судрын ихэнд хайлт гарч ирээд тэгээ алга болчдөг учраас хүмүүс юу гэж бодсон бэ гэхлээр магадгүй худлаа байж магадгүй юм байна. Тэгээ энэ бурхныг хүмүүс санаанаасаа зохиож хийсэн юм байна, бүтээсэн юм шүү гэсэн яриа гарч ирсэн. Гэхдээ үгүй юм байлээ. Бас яг тэр олон эртний судар бичгүүдэд энэ бурхны хүүхдүүд гэж 3 хүн гарч ирд юм байлээ. Энэ бурхны хүүхэд, тэгээ хүүхдийнх нь хүүхэд, тэгээ тэрний хүүхэд нь явд юм байлээ. Тэрнээс цаашаа бичгтэйгүүд юм байлээ. Тэгэхээр огт байхгүйсэн бурхнаас юм амьд биетээс үр хүүхэд гарна гэж байх уу гэдэг шалтгааны улмаас бас худлаа биш үж магадгүй юм байна гэж ярьд юм байлээ. Бас дээрэс нь одоо нөгөө нэг буддын шашны одоо бурхны шашны бас бурхантай холбоотой байх маах гэсэн нэг тийм эрсэр юм байд юм лээ. Гэхдээ тэр болгон руу бүр ингээд амар гүн ороогүй, дип ороогүй зүгээр нэг ийм бурхан байд юм байна гэдгийг л мэдсэн. За энэ бурхан нь болохоор яадаг хүч чадалтай юм бэ гэхлээр амарж явахтай, амар хэлбэр амаржих, тэгээд урт наслах, аз болон амжилт бүтээл, эрдэм ном, гарын ур болон муу мухагаас хамгаалах, муу мухаг үлдэн хөөх гэдэг шидийг ерөнхийдөө үзүүлдэг бурхан юм байна. За энэ тэрний ардаас Амено Минакануши гэдэг бурхны ардаас гарч ирсэн Таками Мусуби болон Ками Мусуби гэдэг 2 бурхан байгаа. За энэ 2 бурханы талаар ч гэсэн энэ бичлэгэндээ ярина. За эхлээд Таками Мусуби. За энэ бурхан нь болохоор эсэргээрээ энэ 2 бурханаас эсэргээрээ түүхийн туршид маш олон удаа гарч ирээд ерөнхийдөө нэг тийм улс төрч, дипломат, стратегч маягаар гарч ирж үүргээг гүйцэтгэдэг юм байна байлээ. Хамгийн их гарч ирдэг нь болохоор Аматерасу гэдэг бид нар мэдэн нарны бурхан. Тэр бурханд ингээд зөвлөх үйлчилгээ бас үзүүлдэг байсан юм байлээ. За Таками Мусуби гэдэг энэ бурхан бас аюу олон хүүхэдтэй юм байлээ. Тэг хүүхд болгон тустай шийдтэй. Зарим нь ингээд хүүхдээр аавынхаа зараалаар гарч ирж үүргээ гүйцэтгэжэл алга болдог бол зарим нь бүр огт гарч ирдэг ч юм байлээ. За тэгээд Таками Мусуби гэдэг бурхан нь өөрөө амьдэрдийг тэтгэгч Тэнгэрийн бурхан гэдэг. За Тенжи Гайбякугийн судрын ихэн гарч ирээд түүний дараа гарч ирдэг нь Аматерасу бурхан хадны ард агуйд ороод агуйхан ханыг чулуухаар таглаад хааччихсны дараа энэ бурхан маань өөрийнхөө том хүү болох Омой Кане но Ками буюу Омой Кане гэдэг бурхныг Аматерасу бурхныг агуугаас гаргах арга замыг олоод Аматерасу бурхныг агуугаас нь гаргаж ирээ гэдэг даалгавар өгж явуулсан юм байл. За түүний дараа гарч ирдэг нь Аматерасу бурхан гив гинэд байж ирсэн аа. Ашихара но Накацу
Күнийг миний хүү Амено Ошихо Мими удирдах хэрэгтэй гэж хэлсний улмаас бас гарч ирдэг. За тэгээд энэ Ашихара no Накацукуни гэж юу яриад байгаа юм бэ гэхлээр энэ бол хүүхсдийн ертөнц болон одоо энэ Диважингийн дунд байгаа ертөнцийг тэгж хэлээд байгаа юм байлээ. Ерөнхийдөө бидний хувьд хамгийн энгийнээр ойлгох нь манай энэ дэлхий юм байлээ. Аматерасу бурхан энэ дэлхийн ертөнцийг миний хүү Амено Ошихо Мими удирдах хэрэгтэй гэдэгч тэр хүн Ашихара no Накацукуни их газар нь амар амгалан биш ээ. Тэгээ байнгын дайн тулаантай байдгаа. Тийм учраас би чадахгүй юм байна гэд буцаад тэнгэрийн орон руугаа уйлаад буцаад явчихдаг. Тэгээ арга буюу Таками Мусуби гэдэг бурхан гарч ирээд одоо Ашихара no Накацукунид амар амгалан дэг журам сахиулахын тулд тэнгэрийн орноос хэд хэдэн тийм элчнэраа явуулд юм байлээ. Тэгтээ тэднэр нь ч гэсэн юу ч чаддгүй. Тэгээ аргаа бараад Таками Мусуби маань Таками Казучи гэдэг бурхныг явуулд юм байлээ. За энэ Таками Казучи гэдэг бурхан ер нь easy амар амархнаар ойлгох юм бол тоортой төстэй аянгийн бурхан. Бас дээрээс нь нэмээд элдний бурхан юм байлээ. За тэгээд Таками Казучи бурхан бол мэдээж эрэг амар амгалан тогтож чадсан. Тэрний дараа амар амгалан тогтсны дараа Таками Мусуби бурхан маань өөрийн охин болох Yorosу Hata Toyo Akitsu Shihime no Mikoto. Oh my god! Wow! Гэт охиноо Амено Ошихо Мимид эхнэр болгож өгдөг. За энэ Аматерасу бурханы хүү болон Таками Мусуби бурханы охин хоёрын дундаас Японы эзэн хааны одоо өвөг эцэг төрнө. Тэр нь бол Ниниго no Mikoto гэд хүү төрдөг. За Ниниго no Mikoto гэд хүүн төрөнгүүд мэдээж зэрэг Аматерасу бурхан болон Таками Мусуби хоёр ач хүүгээ Ашихара no Накацукунийг удирдуулахар явуулдаг. За тэр хүүгийнх нь одоо ачийнх нь ач юм уу да. Тэр нь бол Жинму гэж байгаа. Японы түүхэн ч гэсэн гарч ирдэг. Жинму Тенно гэдэг байгаа. Жинму Тенно. Окей. За энэ бурхан нь болохоор бурхан биш. Энэ хүн нь болохоор ерөнхийдөө Японыг тэр чигт нь ингээд нэгтгэхэд захирдаг тийм хаан байгаа. За энэ хаан нь болохоор Японы баруун тийш зүгэлсэн аян дайн хийсэн. Энэ дайнд нь туслуулахаар Таками Мусуби гэдэг бурхан маань ч гэсэн туслахаар гарч ирдэг. За туслахын тулд дахиад л нөгөө нэг голсон юм голд гэж Таками Казучига бурхан дээр очиод чи туслаад одоо миний хоолын ачхууд туслаад өгөөч ээ. Аян дайнд туслаач гэж гуйсан чинь энэ удаа Таками Казучи бурхан маань татгалцдаг. Би чадахгүй. Гэхдээ миний илтийг л авдаа. Миний илт байхад хангалттай болчих юм байна гэж хэлснээр Таками Мусуби бурхан маань Таками Казучи бурханы илт болох Фүцүно Митамано Цүрүги гэдэг илтийг өөрийнхөө хоолын ач болох Жинмуд өгдөг. Бас давхар нэмээд одоо замаа алдалгүй олоорой гэх үүднээс Ятагарасу гэд хэрээг өгдөг. За энэ Ятагарасу гэд хэрээнээс санаа авсан юм бол аним дээр гардаг. Нөгөө юун дээр гардаг шүү дээ. Kimetsu no Yaiba Kimetsu no Yaiba дээр гардаг нөгөө яриад идэх хэрээнүүд. Тэдний санааг энэ Ятагарасу гэд хэрээнээс авсан байна. Хамгийн сүүлд нь одоо энэ Таками Мусуби бурхны хүүхдүүдийг нь товч танилцуулъя. За хамгийн эхлээд Omoi Kane no Kami гэд гарч ирсэн. За энэ нь болохоор арга билгийн бурхан юм байлээ. За дараа нь Ameno Ueharu no Mikoto болон Ameno Shitaharu no Mikoto. За хоёр бурхан гарч ирдэг. За тэрний ардаас нөгөө нэг амар урт нэртэй охин нь Yorosу Hata Toyo Akitsu Shihime no Mikoto. За энэ охин нь болохоор торг тийм даавны бурхан бололтой байсан. За Ameno Ikutama no Mikoto буюу амь насны бурхан. За Ameno Kandatsu no Mikoto болон Ameno Mikudare no Mikoto. Дараа нь Ameno Oshiho no Mikoto. За энэ бурхан нь болохоор дайн тулаанч нь ерөн жоохон тийм байлтай талын бурхан юм байлээ. Futotama no Mikoto. За энэ нь зүнж бурхан байлээ. Ameno Koyane no Mikoto. За энэ бурхан нь болохоор ирээдүг харалт юм байлээ. Энэ хоёр бурхан ерөнхийдөө энэ түүхийн турш ер нь хамтрагжуулж их гарч ирт юм байлээ.
нэг нь ирээдүйг ингээл зөвгнөөл харангууд тэр зөвгөнсөн зөвгөнлийг нөгөөх нь өөрийнхөө чадвараар хардаг ч юм уу. Тэгж тийм комбинашн болж явд юм байлээ. За Михоцу химээ гэж гарч ирдэг. Михоцу химээ О Куни нүши но Микотогийн эхнэр болж гардаг. За О Куни нүши гэдэг бурхан хиний хүүхэд вэ гэхлээр нөгөө нэг Ками Мусуби но Ками гэх нөгөө нэг 3 дахь бурханы хүн юм байлээ. За 3 үүсгэж 3 бурханыхаа хамгийн сүүлийн ихэнх бурхан Ками Мусуби но Ками. Энэ бурхан болохоор харьцангуй тийм одоо дайн байлдаан тийм тулаанаас ер нь зайлсхийсэн бурхан юм байлээ. Тэгээд нэг хэсэгтээ ер нь байдгүй юм байлээ. Нэх амар гарч ирж мэрдгүү. Тэгээд ямар үед гарч ирд юм бэ гэсэн чинь Ашихара но Накацу Куни гих улсыг одоо ингээ байгуулах гэж байхад нь гарч ирд юм байлээ. Тэрэнд нь гарч ирж хэрэгцээт тийм туслалцааг нь үзүүлдгээр гарч ирэх юм байлээ. За тэгээд Ками Мусуби но Камид ч гэсэн мэдээж эрэг хүүхдүүд байгаа. За тэр хүүхдүүд нь ямар чадaltaй юм гэхэлэр ерөнхийдөө бол яг аавтайгаа адилхан дайн байлдааны тийм хүч чадал байхгүй. Тэгсэн хэдийч ангаах ухаан болон газар тариалан арх дарс нэрх зэрэг хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд хэрэгцээ одоо тэр техник технологи гэх юм уу тэр мэдлэгийг эзэмсэн тийм бурхад байд юм байлаа. Тийм бурхад байд юм байлээ. Ками Мусуби но Ками Тенжи Гайбяку гэж сударт гарч ирснээс хойш хамгийн түрүүлж гарч ирдэг нь дараагаар хамгийн түрүүлж гарч ирдэг нь Сусано бурхантай холбоотой гарч ирдэг. Тэгээд Сусано бурхан нь бол ерөөдөө тийм дүрсгүй монд гэх юм уу. Тэг нилээн дураараа дандаа хүн амьтан шоглож явдаг тийм бурхан юм байлээ. Тэгээд Сусано бурхан болохоор өөрийн ихч Амадаарээс үг шоглоод тэг ихч нь уурлаад одоо тэнгэрийн орон буюу бурхтын орноос хөөгөө явуулчихдаг. Тэг хөөрхий Сусано очих газаргүй болоод аргаа ядахта хөхсдийн оронд байгаа ээжийнхээ зүг явж байх зураа Оогэцүү химээ гэдэг бурхантай таардаг. Тэгээд Оогэцүү химээ нь яад юм бэ гэхлээр яадаг бурхан бэ гэхлээр Изанаги болон Изанами хоёрын дундаас төрсэн нэг ёсондоо Сусаногийн ихч бурхан байлээ. Тэгээд Оогэцүү химээ нь яадаг бурхан бэ гэхлээр ерөөдөө тариачин бурхан юм уу? Ойлгомжтой хэлэх юм бол бүх төрлийн тийм жимсгэн ногоог ингэж тарьж ургуулдаг. За тарьж ургуулах нь ч юу юм? Биенээсээ ургуулт юм байлээ тийм бурхан. Тэгээ хөөрхий Оогэцүү химээ болохоор одоо бадарчилж авсан Сусано бурханыг хараад өрөвдөхтөө маш их хэмжээний жимсгэн болон хүнсний ногоо хоолонд өгж дайлдаг байгаа. Тэгсэн чинь Сусано бас аюул муухай санаатай заа юу. Энэ юу н хаанаас ингэж хоол гаргаж ирээд гэж шижиглсэн байгаа ихчийг. Тэгээ ихчийн ардаас нууцар дагаад явсан. Тэгээ ихч нь болохоор өөр газар одоо хүнд харагдахгүй гэх юм уу хүний нүд нүртгүүдийн газар орж аваад биеийнхээ бүх одоо нүх сүвнээс одоо нөгөө хүнсний ногоо жимсгэн гаргаж ирээдсэн. Тэрийг нь харсан Сусано уурлаад одоо миний идэх хоолыг албаар ингэж юу гэж бузартууллаа гэж үзээд ихчийг алчдаг. Оогэцүү химээ болохоор ингээд үхснийх нь дараа бие нь үр болоод хувирсан. Үр болж хувирсныхын дараа Ками Мусуби но Ками гарч ирээд Сусанод уурлаад одоо чи энэ бурханыг алсан юм чинь энэ бурханы хийдэг юмыг нь хий. Энэ үрийг нь энэ дэлхийд даяар бүгднгийн тараагаад ургуул гэдэг даалгавар өгд юм байлээ. Тэгээ Сусано бурхан маань одоо өрөөдөө тарихаар явдаг байгаа. Тэрийг нь яг Сусано бурханы талаар ярихдаа тавч яриа дэлгэрэнгүй ярих хичээ. Тэгээд яг энэ үйл явдал нь болохоор Сусано тэнгэрийн орноос хөөгдөөд Ашихара но Накацу Куни гэдэг энд ирээд Ямато но Орочи буюу 8 сүлт могоог устгах хоёрын яг дунд нь болж байгаа явдал. Тэгэхээр үрээ тараачаад ардаас нь Ямато но Орочигээ 8 сүлттэй аврах могоог дарах нь байна. За Ками Мусуби но Ками дараа нь гарч ирдэг нь О Куни нүши но Микото гэдэг байгаа. Тэр бурхан нь өөрийн ах болох Ясугамигийн гарт амиа алддаг. Тэгээд амар түлэгддэм байлээ, түлэгдээд үхчихдэм байлээ. О Куни нүши но Микото маш хүнд түлэгдэж ингээд аимшигтайгаар нас барсан байхыг нь хараад түүний ээж нь Ками Мусуби но Камигаас хүүгээ авраач гэж гуйсан юм байна.
За тэгэж гоохот нь тэр гуйлтыг нь хүлээж аваад Ками Мусуби no Kami өөрийн хоёр охин болох Kisaikai химээ болон Umukai химээ гэд хоёр охиноо дагуулж ирд юм бэ. Дагуулж ирж одоо хүүгээ авардаг. Kisaikai химээ бол Umukai химээ хоёр нь болохоор яг нэг тийм хисаа шиг хэлбэртэй гэж бичигдсэн байт юм байлээ. Хисаа далайн ёроолт байдаг те. Совд мууд гаргаад байдаг. Тэрийг одоо юу яг тиймэрхүү хэлбэртэй юм байлээ. Kisaikai химээ болохоор ахынхаа тэр юу ч үгүүд хүлэгдээд ингээд аимшигтай болцсон биеийг нь одоо өөрийнхөө тэр урмгийн тэр хальсч гэх юм уу те тэрнгөр ингээд бүх шархыг нь цэвэрлээд за тэрний дараа нь болохоор Umukai химээ болохоор ээж рүүгээ яваад одоо тэр хөхнийхэн сүүг нь аваад за тэр сүүнд нь болохоор олон янзын эмийн ургамал найруулад ахыхаа биед хүрхдэг аймгүй болсон биед нь. Тэгсэн чинь нөгөө биеийн шархууд нь баг багаар эдгээд эхэлсэн. Ингээд Окуни нүшинө Микото буцаад амилчдаг. За тэгээд Kami Musubi no Kami нь болохоор шууд биш ч гэсэн өвчин эмгэгийг ангаагч гэж бас шүтэгддэг юм байлээ. За дараа нь дахин сударт гарч ирдэг нь бас л Окуни нүшигээд өөрийнхөө хүүтэй холбоотойгоор гарч ирдэг. Окуни нүш нь болохоор улс орон бүтээх тий улс орноо хөгжүүлэхээр хичээж байхад нь маш жижигхэн бурхан навчин дээр хөвөөд гараад ирдэг. Тэгээ Окуни нүшиг болохоор амар гайхаад энэ юун бурхан бэ гэд мануухан бурханаас асуусан чинь Kami Musubi no Kamiгийн хүү Sukunamiko no Mikoto байна гэдэг. Окуни нүшиг болохоор аврагоо яваад энэ тухай асуусан чинь тийм ээ наа чи миний хүү та хоёр ах トゥ хоёроо тиймээс та хоёр хамтдаа энэ улс орноо хөгжүүлж удирдна уу гэдэг тийм юм зааварчлага өгд юм байлээ. За тэгээ тэр хоёр болохоор салшгүй хамтрагчд болдог. За хамгийн сүүл түүхэнд гарч ирдэг нь Окуни нүши Такамахарагаас ирсэн бурхтад Ashihara no Nakatsukunig өгөхдөө өөрийн эцэг болох Kami Musubi no Kamig дурддаг. За ингээд энэ бурхан маань одоо түүхэнд хамгийн сүүлийн удаа гарч ирээд ингээд дуусчихж байгаа. Энэ дэр нэг ойлгоогүй юм нь болохоор одоо Kami Musubi болон тэр бурханы хүүхдүүд нь улс оронгой ингээд хөгжүүлэх гээл ингээд үүлээ үзэж нэг юм болгосон чинь гів гинт одоо нөгөө Аматересу болон Takami Musubi гээд хоёр бурхан өөрсдийнхөө дураар тэр хийсэн юмыг нь ерөөдөө баг булаагаал авчичлаа юм байлээ. Тэгээ тэрийг нь би юусоо ойлгоогүй. Огт өөрсдөө юу ч хийгээгүй ижиж хурж ирээд хүний хийсэн юмыг авчдаг. Яасан дураараа юм бэ? Гэт жахан дургуурсан л тээ. Тэгэхээр ямар ч зэн ингээд гарч ирд юм байлээ. За Kami Musubi no Kamiгийн хүүхдүүдийг нь дурдъя. За мэдээж хүүхдүүд гэх юм бол хамгийн том нь гарсан Окуни нүш no Mikoto. За тэрний дараас ардаас нь хоёр охин болох охин Kisaikai химээ. За хисаа шиг хэлбэртэй. Umukai химээ бас хисаа шиг хэлбэртэй. Sukunamiko no Mikoto. За энэ бурхан нь мэдлэгийн бурхан. Тэгээд Ame no Mikitachi no Mikoto. Tsumugori no Mikoto. Takuzu no Kami гэдэг хэд хэдэн юм хүүхд гарч ирд юм байлээ. За ингээд энэ бичлэг маань ерөөдөө дуусч чинь бүх мэдээллийг нь бол улаасаа төгж орчуулж чадахгүй юм байлээ. Япон хэл үнэхээр хүрэхгүй байсан. Тэгээ амарчсан. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.